За энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд хожууч гэсэн манай судалгааны байгууллага судалгаа хийгээд гаргаж ирж байгаа нь бас шаашаалтай байна гэд. Энэ парламентын хөгжлийн судалгаа хөгжлийн төв захиалга өгөхөөр цаашаа дамжуулаад нөгөө дүлгөөн цагаан кампанид өгчөж байгаа юм шүү дээ юм уу? Давхар төрөөс гэдэг шиг. За тэгээ хийсэн газар нь дүлгөөн цагаан юм байна. Яг оршил болгоод хэлэхэд энэ намар засгийн газрын үйл ажиллагааны мөрөө хөтөлбөр хилцэж явах үед бас байр суурь илэрхийлжсэн. Өөрөөр хэлбэл шинжлэх ухааны инновац хоёр чинь салаа явчлаа. Хоёр яамны бодлогоор зөрөөд. Гэтэл нөгөө ажиллах салбар, хөгжүүлэх салбар гэдэг юм уу тэр Хунсмаа гишүүний хэлж байгаа кластер хөгжүүлэх салбар нэг байгаад байдаг. Тэгэхээр Сиам их шиг болж шүү гэдэг саналаа хэлж ирсэн. Тэгэхээр яг өнөөдрийн хуулийн дүгнэлтийг харж байхад дахиад шинээр хууль босруулах төвшөнд болцсон байна гэж харагдаж байна л да. За тэгээд энэ судалгааны байгууллагаас асууж байгаа нь болохоор энэ хууль тогтоомжийн тухай хуулийн 53 түүний дотор 53-ийн 1-д байна уу да. 5 жил тутам хууль бүрт одоо хэрэгжигснээс 5 жил тутамд үнэлгээ шинжилгээ хийнэ гэсэн бэл. Тэгээ одоо энэ 12 оноос хойш ингээд 13 жил ямар ч үнэлгээ шинжилгээ байхгүй. Энэ одоо анх удаагийн шахуугийн дүгнэлт болж байгаа байхгүй. Тэгээ энийг өмнөх байгууллагуудаас та нар гэж хэлээгүй. Өмнөх байгууллагуудаас тодруулсан уу? Захиалга авч ирсэн юм уу? Аваагүй юм уу? Хэрвээ 2-3 удаа энэ чи хийцэн байсан бол хуулиндаа шинжилэл хийх дараа чи алхмуудаа олоод харахад их нэмэртэй байсан гэдэг. Түүнийг тодруулж өгөөч гэвэл. За хоёр дахь асуулт нь болохоор энэ үнэлэгдэх хэсгийг тогтоохдоо хоёр зүйлийн тухайлбал 2 дугаар бүлэг, 3 дугаар бүлгийн за 2 дугаар бүлгийн дотор 6 дугаар зүйл 12, 3 дугаар бүлгийн 16 гээд 2 бүлгийн 3 зүйлийг хамруулаад судалгаа хийсэн юм шиг харагдаад байна л та. Баасан даргын газраас өгсөн захиалгыг харахад бол энэ хуулийн бүтэн судалгаа хийгээд танилцуулаач гэсэн ийм агуулга харагдаад байгаа. Тэгээ үүнийг нэг тайлбарлаж өгөөч. Ийм хоёр асуулт байна. 3 номерын микрофон хийж байна. Гишүүд энэ өдрийн мэндийг хүргэе. За парламентын судалгаа хөгжлийн хүрээлэнд бол өнгөрсөн оны 11-р сард бол манай судалгаа хөгжлийн хүрээлэнд бол инновацийн тухай хуулиуд хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийх судалгааны захиалга ирсэн. За энэ судалгааны захиалгатай холбоотой он дуусгаад ерөнхийдөө нэлээд хугацаа шахагдсантай холбоотойгоор бол яаралтай судалгааны ажлын даалгавар гаргаад за энэ чиглэлээр ажиллаж байсан өмнө ажиллаж байсан хүмүүстэй холбогдсон. За энэ хүрээнд бол одоо өмнө хийсэн судалгааны энэ хэрэгжилтийн үр дагаврын судалгаатай холбоотой асуудлыг бол боловсролын яамтай холбогдож бол мэдээллүүдийг бол цуглуулсан. Үүнтэй холбоотойгоор бол цуглуулсан мэдээллийг бол судалгаа гүйцэтгэгчтэй холбогдоод бол тухайн үед бол танилцуулсан. Яг хэрэгжилтийн үр дагаврын бол бүрэн үнэлгээ бол байгаагүй. За бидний зүгээс бол одоо ажлын даалгаврыг бол ерөнхий агуулгаар хэрэгжилтийн үр дагавар гэдэг хэлбэрээр яваад судалгааны хамар хүрээг бол захиалагч буюу их хурлын хамын газрын холбогдох холбоо агчдад тохиролцоод Дүлгөөн цагаан интернэшнл компанитай энэ ажлын даалгаврын хүрээнд гэрээ байгуулсан дараа бол тохиролцоод энэ ажлын даалгаврыг аваад тайлангаа эхний байдлаар хүлээж аваад их хурлын хамын газрынханд танилцуулаад ингээд ажлыг хүлээж авсан байгаа. Дөрөв номер. За инновацийн тухай хуультай холбоотой холбогдох яамдууд нь бол тухайн нөгөө жилийн төлөвлөгөөн дээр л үнэлт дүгнэлт гаргаж ирснээс биш яг инновацийн тухай хуультай бол 2016 онд батлагдсан засгийн газрын аргачлалын дагуу бол хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ бол хийгдээгүй байсан гэж бидний судалснаар бол гарч байгаа. За яагаад зөвхөн инновацийн тухай хуулийг бүхэлдэн аваагүй юм бэ гэхээр хууль тогтоомжийн тухай хууль дээр хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийхдээ тодорхой зүйл заалт хэсгийг сонгож авна гэж заасан байгаа. Тэр сонголтын хүрээнд тодорхой саналаа өгөөд тэгээд гэрээнийх ажлын даалгаврын хүрээнд л боловсруулсан байгаад байгаа. Яг хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ нь яг тодорхой зүйл заалтыг сонгож авч хийдэг учраас. Тэгээд сонгосон зүйл заалтууд нь тэгээд яг нэг санхүүжилттэй холбоотой болон урт хугацааны юутай бодлого төлөлтөй хөтөлбөртэй холбоотой эсгүүдийг нь сонгож аваад тэгээд хэрэгжилтийн үр дагавар үнэлгээ хийсэн байгаа.